За сайн байцгаана уу? Програмчлалын үндэс хичээлийн лекц 2-оор хэдүүлээ уулзч байна. За мөн адилхан e-learn гэдэг сайтаар хэдлээ хамтран ажиллана гэдгээ мэдж байгаа. За хоёрдугаар лекц бол түрүүн бид нэгдүгээр лекцэн дээр үтсэн зүйлийн үргэлжлэл. За програм гэж юу вэ гэсэн ойлголтыг товчхон дурдж 10 минут тогтоож хэдлээ лекц ярина. Лекцийн материал харагдсан дараа хэлэлцэл унш судлана. За ингээд ярьсан дээр баг. За програм өмч гэдэг ойлголтыг одоо лекц агуулвал програм өмч үйлдвэрлэлийн систем, үйлчилгээний програм өмч, хэрэглээний програм өмч гэдэг зүйл байгаа. За энэ тус лекцийн агуулга нь болохоор маш энгийн бүтцтэй, энгийн зүйлсийн тухай ярьж байгаа шүү. Бүх энэ дурдж байгаа бүх агуулгууд дотроо гүнзгий салж ярих тийм боломжтой сэдвүүд байгаа. За тэгээд програм өмчийг бол зориултаар нь системийн болон хэрэглээний гэж хоёр ангилдаг. За системийн програмч дотор болохоор үйлдвэрлэлийн систем ордог, драйверууд ордог, үйлчилгээний програмч ордог, хэрэглээний програмч төр болохоор зураг төсөл, Office, Word, Excel одоо бидний байнга ашигладаг програмчуудыг орж ирдэг юм аа. За тэгээд програмч бол ингэж байршдаг. Техник хамжээр үйлдвэрлэлийн систем дээр системийн програм болон хэрэглээний програмчууд байршдаг. Дараалалаа. За програм хэмжээг зах зээл тутгаар нь ангилдаг. Мэдээж энэ програм хэмжээ гэдэг бол маш өндөр зах зээл, өндөр дүн эргэлтэх зах зээл дэлхийн хэмжээнд. За бид нар болохоор ингэж ярьдаг те гадаадын хөлбөмбөг бол маш өндөр мөнгө эргэлддэг, өндөр хөрөнгө санхүү эргэлддэг тийм бас нэг зах зээл гэж ярьдаг. Мөн адил бас Forex болон онлайн тийм янз бүрийн бас мөнгө эргэлддэг олон юунууд байгаа, системүүд байгаа. Гэх зэрэг байдлаараа одоо энэ програм хэмжээг болохоор зах зээл нэвтэрч байгаа утгаар нь одоо энэ утгаар нь ингэж олон ангилдаг. Эхнийх нь болохоор лицензтэй програм. Лицензтэй програм гэдэг бол заавал зах зээлийн зарчмаараа төлбөртэй тараагддаг буюу төлбөртэй худалдаалагддаг систем. За энд болохоор олон системүүд бол орж явна. За Windows үйлдвэрлэлийн систем ч гэсэн нэг төрлийн бидний ашиглаж байгаа үйлдвэрлэлийн систем бол нэг төрлийн бас commercialware. За тэг үнэгүй програм гэдэг бол зохиогчд үнэгүй тараадаг. Одоо бид нар байнга ашигладаг Google Chrome, Firefox гэх зэрэгтэй олон програмчууд үнэгүй програмч. За нөхцөлдөд үнэгүй програмч гэж байдаг. За энэ дээр төлбөртэй болон төлбөргүй хоёр програмчийн завсрын холбоо гэж байдаг. За нөхцөлд үнэгүй програмч. Та ийм байх юм бол үнэгүй. Та оюутан байх юм бол үнэгүй. Эсвэл та боловсролын байгууллагад ажилладаг байх юм бол эсвэл нэг тухайн зах зээлээс хамаарат одоо барилгын юм эрхэлдэг бол та хэрвээ барилгын салбарт үйл ажиллагаа явуулдаг бол үнэгүй ч гэдэг. Гэх зэрэг байдлаар ямар нэг нөхцөл тавьж үнэгүй ашигладаг програмчийг нөхцөл үнэгүй програмч гэдэг. За дуршилтын програмч гэдэг бол трейлер буюу яг киноны трейлертэй төстэй гэж ойлгож болно. Киноны трейлер бол киноны бол хамгийн гоё эсгүүдийг харуулдаг. Тэгэл тодорхой ихэнх хувь нь болохоор баг байхгүй гэдэг. Тэрийг бол тэгж хийж болно. Демо гэдэг бол дуршилтын холбоор. Хязгаарлагдмал. За тоглоомоор ярил хамгийн их ойлгомжтой баг. Тоглоом дээр Android iOS-тэй байдаг тоглоом бол эхний 10 үе үнэгүй ингэж яваад 11 дугаар үеийг тогломоор санагдангууд тоглоом нь үнэтэй болчдөг. Энэ болохоор демо хэлбэр гэж нэрлэж баг болно. За тэгээ програм хэмжээ их кодоор буюу програм хэмжээ source code, програм хэмжээ хөгжүүлсэн кодоор хоёр ангилдаг. Нээлттэй болон хаалттай гэж хоёр ангилдаг. За тэгээд хоёр ангилж байгаа програм хэмжээ бол нээлттэй болон хаалттай гэж. Нээлттэй гэдэг нь болохоор хин дуртай нь аваад програм хэмжээ нэмж хөгжүүлэх боломжтой. Хаалттай гэдэг бол хин дуртай нь хөгжүүлэх боломжгүй байдаг. Зөвхөн тухайн програм хэмжээ гаргасан компани л хөгжүүлэх боломжтойгоор шийдэж өгсөн байт юм аа их кодыгоо. За үйлдвэрлэлийн систем дотор бидний ашигладаг үйлдвэрлэлийн системүүд ордог. За үйлдвэрлэлийн системээс дурдах юм бол Unix, Windows, Linux, Mac, Android, iOS гэх зэрэг ингээ олон үйлдвэрлэлийн системүүд байдаг. За үйлдвэрлэлийн систем нь ерөнхийдөө ямар функц систем бэ гэдгийг та бүхэн лекцүүдээрээсээ сайн харцгаарай. Үйлдвэрлэлийн систем бол зүгээр нэг одоо бидний энэ одоо Windows гэдэг ингээд бидний ашиглаж байгаа энэ үйлдвэрлэлийн систем бол нэг үйлдвэрлэлийн системийг илэрл тийм ээ. Тэгээ үйлдвэрлэлийн систем бол компьютерийн тохиргоог өдөртөг, процессор буюу CPU-тэй ажилладаг, санах буюу RAM-тай ажилладаг, мэдээлэл аюулгүй байдлыг хангадаг буюу мэдээллийг чинь нууцлдаг, мэдээллийг чинь найдвартай хадгалах бас функцүүдээр хангагдсан байдаг. Оролт гаралтыг өдөртөх буюу компьютер руу ямар нэгэн физик төхөөрөмж, жишээлбэл флаш диск залгахад тэрийг үйлдвэрлэлийн систем уншдаг. Одоо нэг флаш диск залгахад энэ доор таскбартаар нэг зүйл флаш диск орж ирлээ гэдэг зүйл байдаг. Тэр нь үйлдвэрлэлийн систем таниад тухайн гадаад орчинд ажиллах боломжийг бүрдүүлж байгаа гэсэн үг. За тэгээ файлын системийг өдөртөг. Файл дээр болохоор FAT12, FAT16, FAT32 гэх зэрэг олон файлын систем байдаг. За тэгээ сүлжээг дэмждэг. Мөн адил энэ бол Wi-Fi болон лангаар холбогдсон сүлжээнүүдийг бүгдийг дэмждэг байдаг. За иймэрхүү чадамжтай байдаг үйлдвэрлэлийн систем гэдэг бол. За үйлдвэрлэлийн систем түүх гэвэл энэ яг Windows үйлдвэрлэлийн систем түүх байна л да. Windows 3.0 гэдэг үйлдвэрлэлийн систем, 95, 98, 2000 Mi гэдэг үйлдвэрлэлийн систем байдаг. За сонирхолтой санагдах та бүхэн ингээд Windows-ын
хэлүүлээ. За миний анхаарч ирсэн Windows 3.0. За ийм дизайнтай байсан байх нь. Ийм дизайнтай байна. За энийг харъя л да тий. Маш одоо харахад бол та нарт маш инээдтэй харагдаж байгаа. Чи анх хэдэн онд гэж 1990 онд гэж байна. 90 онд буюу нийтдээ 30 жилийн нүрийг үтсэн үйлдэл систем бол энэ үйлдэл систем байна. 90 онд 29 жилийн насыг үзэж байгаа юм үйлдэл систем байна. Тэгээд бас тоглоомтой байна. Энэ хараа. Тэгээ бас цагтай файл менежер буюу одоогийн Windows Explorer-тэй байдаг. Тэгээ Paint, Terminal, Calculator гэх зэрэг үйлдэлээр хангасан Windows үйлдэл систем. Тэгээ Windows 95-аас ахуулаад өнөөгийн үйлдэл систем ерөнхий архитектур биш ерөнхий харагдсан чиг хандлага үүсч гарсан. Windows 95 бол яг одоо бидний ашиглаж байгаа үйлдэл системтэй нэлээд төстэй харагдана. Эндээс бол та бүхэн бол ийм мяа юм уу, ийм сони юм уу гэж баг харахаагүй шүү. Одоо бидний ашигладаг үйлдэл системтэй их ойролцоо байдаг. За харуул их ойролцоо өстэй тий. Старт систем ингээд ерөнхий ажиллагаа бол ямар ч ялгаагүй байдаг. За их зэрэг 95-аас 98 ми бол 2000 бол ялгаагүй. XP бол тухайн XP бол дөнгөж саяхан хэдэн жилийн өмнө 2-3 жилийн өмнө үйлдвэрлэлийн системийн саппортод зогсоосон. XP гэдэг бол баг л тухайн үедээ хамгийн кул байсан, хамгийн сайн хийгдсэн програмчуудын нэг. Энэ бол систем бол маш олон удаан жил амьдэрсэн. За эдгээр Windows XP-ийн түүхийг хальт дурдж харъя. За 2001 оны 8 сарын 24-нд нээлттэйсэн юм байна. За тэгээд нээлттэйсэн нэг оны. За тэгээд энэ хизээ дууссан бэ гэхлээр энд байна. Хамгийн сүүлийн хэлбэр 2008 онд 11 жилийн өмнө гарсан байна. За саппортны зэ энд дууссан гэхлээр саяхан энд туссанд 2017 онд ялуу. Ялаа за энэ ч бол байгаа хаа тийм. Энд гэж 2014 оны 4 сарын 8-нд үйлчлэгээ зогсоосон байх нэ. За энэ үйлдэл XP гэдэг үйлдэл систем тухайн үед бас хамгийн дэвшлиг авчирсан өнгө үзэмж бол хамгийн сайн гэдэг үйлдэл систем байсан. За XP-ийн дараа Vista, Windows 7 гэх зэрэг байдлаар олон үйлдэл системүүд хөгжиж явсан байгаа. Тэгээд одоогийн бидний ашиглаж байгаа Windows 10 гэдэг үйлдэл системтэй золгосон. За үйлдэл системийн хөгжлийн хандлага гэвэл ингээ олон үйлдэл систем байдаг. За энд болохоор үйлдэл системийн нэг түүхүүд байна. Ингэж хөгжижсэн хэдэн он тийм байсан. Гэх зэрэг байдлаар энэ түүхүүдийг та бүхэн интернетээс илүү дэлгэрэнгүй хайж олох боломжтой. За ингээ файлын системдээ FAT, NTFS гэдэг технологиуд системүүд байдаг. За флаш залгахад та бүхэн FAT-аар FAT 32 форматлахгүй NTFS байхгүй гэж байдаг. Тэр хоёр чи юугаар ялгаатай вэ гэхээр FAT гэдэг бол 2 TB, FAT 32 гэдэг бол дээдлийн хэмжээ 2 TB, FAT 16 гэдэг бол 4 GB байдаг байх нэ. Хөвчтэй 4 GB, 4-өөс доош GB флаш бол FAT 16, 32 форматлагддаг. За NTFS гэдэг бол FAT-тай харьцуулахад бол дараах боломжуудаар бол илүү файлыг илүү хурдан байдаг, санахын орон зайг өргөтгөж ашигладаг. Тэгээ шифрлэлт буюу нууцлал илүү гэх зэрэг байдлаар файлын системүүд нь ондоо байна. За үйлдвэрлэлийн систем ч гэсэндээ бас үйлдвэрлэлийн систем бас энэ одоо нэг дискний партишн болон дисктэй ажиллах файлуудыг хуваарлаж ажилуулдаг. За үйлдвэрлэлийн систем дээр файлын систем гэдэг байгаа. За эдгээр зүйлсийг яриулж жоохон уртдах бол 10 минутанд амжихгүй болохоор та бүхэн илүү дэлгэрэнгүй лээснээсээ харна. За танхимын хичээл орж ирэхээр мөн адилхан бас тайлбарлаж өгнө. За ингээд явж байгаа үйлдвэрлэлийн системийг ингэсэн байна. Төрөл ангиллаар нь хуваасан байна. Үйлдвэрлэлийн бодит хугацаа гэж real time гэж. За энэ маш жижиг үйлдвэрлэлийн систем. Тэгээд хөөрөмжийн суурилсан байдаг. Жишээлбэл MP3 тоглоулагч, эмнэлгийн тоног хөөрөмж гих зэрэг байдлаар зөв үрийн болон суурин бас жижиг хэмжээний тоног хөөрөмжүүдээр суурьшдаг. Нэг хэрэглэгчний үйлдвэрлэлийн систем гэдэг бол нэлээд дэхэнд хэрэглэгддэг байсан Windows MS-DOS гэдэг үйлдвэрлэлийн систем байна. Энэ бол юуны Microsoft DOS буюу Windows 3.0 гэх түрүүний миний харуулсан Windows өмнөх хөлбөр гэсэн. Энэ бол үйлдвэрлэлийн систем. Энэ үйлдвэрлэлийн систем гэсэн. Энэ хаана DOS буюу энэ. За ингээд зөвхөн ийм хард дэлгэц болон ийм цэнхэр дэлгэцэн дээр ажиллаж явдаг байсан байгаа. За тэгээд энэ бол зай баг шаарддаг хямдхан компьютер дээр ажилладаг. Одоо бол төдийл нэг хэрэглэхгүй байгаа. За нэг хэрэглэгч олон үйлдвэрлэлийн системүүд одоо бидний XP-гээс ахуулаад дараагийн програмчууд орно. XP Windows 10 хүртэл орно. За олон хэрэглэгч олон үйлдвэрлэлийн систем гэдэг бол нэг компьютерт олон хэрэглэгчийг холбож болно гэсэн. Өөрөөр хэлбэл ингэж болно гэсэн. Нэг компьютер нэг процессор байна. Тэгээ нийт 10 дэлгэц, 10 маус, 10 гар байхад тэр процессорыг 10 чирхэг өөр хэрэглэгч ингэж хуваан ажиллах боломжтой гэсэн. За энэ болохоор сервер дээр бол маш олон ашигладаг. Нэг том сервер байдаг. Түүнийг авч олон хэдэн 100 ч юм уу хэрэглэгчнэр ингэж хуваан тархаж өөрийнхөө веб болон
програмжийг барьжуулан ажилуулах боломжийг хангах юм аа. За тэгээд үйлчлэгээний програмч дотор болохоор дараах програмчуудыг ордгоо. Энэ жишээл Windows, Zip, PDF, уншигч, WinRAR энэ төр гих зэрэг байдлууд орж байгаа. За хорт програм буюу вируснаас хамгаалах зүйлүүд McAfee, Symantec, Kaspersky, Bitdefender гэдэг өөр гэсэн онцлогтой програмчуудыг орж байгаа. За хорт програмыг төрлөөр нь. За энийг яг л маш урт түүх болгох уу. Хорт програм гэдэг бол вирусны програмч. За хамгийн хөгжилтэй, хамгийн өргөн тархсан вирус бол Alloy гэдэг вирус байсан байна. Гэх зэрэг өдөр олон вирус байгаа л да. Одоо болохоор энэ зэрэг бидний компьютерт хөгжиж мөнгө нэх чадамжтай хүртэл юу байдаг? Вирус байдаг. За энэ Alloy гэдэг вирус бол тухайн үед Windows 98, 95-тай XP-тэй байхад тарж байсан. Ингээд бүх газар курсор очсон бүх газар Alloy гэдэг үгийг хэвлэдэг нэг юм вирусны төрөл байх нэ. Тухайн үед бол нэлээд олон хүний ажилтнуудын юг цаг завыг алдаж байсан байна. За вирус дотор хост болон dependent гэж хоёр байдаг. За тэгээд Trojan, тэгээ бактери, worm гэх зэрэг байдлаар гэж олон ангилагддаг юм аа. Вируснаас хамгаалах хамгийн сайн арга бол мэдээж гадны төхөөрөмжтэй болгоомжтой харьцах. За тэгээд интернетээр мөн адил бас хамгаалалттай буюу Windows-ийн Defender болон бусад програмчууд firewall буюу галт хамт ашиглах ёстой гэсэн үг. За тэг хэрэглээний програмчтай бидний Excel, Word одоо бидний бүх ашиглах системүүд болохоор хэрэглээний програмч дээр орж явна. За лекц 2-ыг ингэж товчхон дурдвал дараах байдалтай байна. За одоо хэдүүлээ дараа нь лекц 3-аар уулзцгаая. Баяртай.